Сайн байцгаана уу та бүгдд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Бэлэн гэдэг. Би Алдрес спорт орооны Тэквондогийн өсвөр залуучдын багийн тусгайлжуулагч. Өнөөдөр та бүхэнд Тэквондогийн үндсэн хөшгөл болох парамба буюу хавсралтай хөшгөлтийг зааж өгөхөд бэлэн болсон байна. Ингээд бичлэгэндээ орцгоё. За та бүхэнд хавсралтай хөшгөлт буюу парамба гэдэг хөшгөлтийг зааж өгөхөд бэлэн болсон байна. За энэ хөшгөлтийг бол үндсэн зогсолтноос хийх ёстой. За урд урдын хөшгөлтөөс илүү онцлог нь юу вэ гэхээр өшгөгдөж байгаа хөл нь урдаа байх ёстой гэсэн үг. За урд төлөөр өшгөлөх ёстой гэж ойлгож болно гэсэн. За бэлэн байдлаа авсан байна. За энэ чанаас степ буюу хөлийн ажиллагаа. 1 степ авлаа. 1. За энэ хөшгөлт маань анхлан суралцж байгаа хүүхдүүдэд зааж өгөх юм бол яаж хийх вэ гэхээр баруун хөлийн хооронд зөв хөлөө тавих ёстой гэсэн. За эхнийх нь 1. Буцлаа. Дахиад нэг удаа. 1. За энэ дээрээс хоёр дахь хөдөлгөөн нь юу вэ гэхээр өвдөг өндрөө маш хурдан дээшээ татах ёстой гэсэн. За анхаар 1. Энэ тааз буюу энэ таазыг хийхдээ ингэж оцоолохгүй байх ёстой гэсэн. Оцоосноор яах юм гэхээр энэ гурвалжин үсээ цээж доошоо боснороо энэ талаас хөл ороод ирдэг гэсэн. Ингэснээр чи өөрөө аюултай зайд орж ийнө гэсэн. За яах ёстой юм гэхээр цээж хойш нь жоохон унгаагаад өгсдөг гэсэн. Гэхдээ хойшоо унах юм бол энэ дээр нэг зүйлийг анхаарах ёстой гэсэн. За чи магадгүй нэг өшгөлөө зогсож байгаа бол нэг өшгөлчөөд аюулгүй зайн дээрээ толгой хойш нь болох нь зөв. Гэхдээ магадгүй чи 2 3 холболттой өшгөлт хийхээр ах юм бол цээж хитрхи унгаасны дараа босч ирээд өшгөлөх юм бол энэ хугацаа алдаад идэг учраас ямар өшгөлт дараагийн өшгөлтөн дээрээ сонгож хийж байгаас хамаарат цээж унах уу эсвэл босоо байх уу гэдгийг сонголтоо хийж болно гэсэн. За бид нар бэлэн байдлаа авчаад нэгт ингээд цээж урагшлуулчаад дараа нь хөл явах юм бол нөгөө хүнд мэдэгдээд идэг гэсэн. За энэ дээр яах юм гэхээр аль болох өвдгөө хурдан гаргаж явах хэрэгтэй гэсэн. 1. Энэ дээр ингэх биш эсвэл хөлөө урагшин тавих юм бол энэ маань нөгөө хүнд мэдэгдээд идэг учраас чиний юу хийж байгааг чинь мэдчихдэгэ гэсэн. За мөн дараа нь гарч болцсохгүй алдаа нь юу гэхээр хүүхдүүд маань хит өндөр өсрөх гээд идэг гэсэн. За одоо хийгээд үзэх юм бол за мэдээж бид нар агаар дээр хийж болтож чадахгүйгээс хойш газартайгаа хөл маань ойрхон байхын тулд урагшаагаа мөртлөө хагас урагшаа байх юм бол энэ маань зөв болж байна гэсэн. За би хийгээд үзье. Хөшгөлсөн бол нугалж авахгүйгээр доош нь ингээ буулгаад идэг. Энэ маань бас хугацаа аддыг анхаарах хэрэгтэй гэсэн. Тэгснээр яах хэрэгтэй юм гэхээр хөшгөлчөөд нуглаад хурдан болох хэрэгтэй. Үргэлжлүүлээд алдаан дээр юу гардаг вэ гэхээр хүүхдүүд маань хоёр хөлөө зөөхөд ингэж яваад идэг гэсэн. Баруун хөлийн хооронд зөв хөлөө тавих хэрэгтэй байтал ингээд ард хөл нь төрүүлээд идэг гэсэн. 1 2. За энэ баруун хөлийн хооронд зөв хөлөө авлаа. 1. За хоёр гарын байрал нь яах хэрэгтэй гэхээр хоёр гарын байрал нь цээжээ ингэж хамгаалаад өшгөлдөг үе байдаг. Гэхдээ ерөнхийд нь зөөр сурч байгаа бол хоёр гараараа энэ чинээс толгоогоо эндээс цээжээ хаах маягтай гараа хоёр хөлийн хоёр талаар явуулах нь зөв байгаа шүү. За энэ хүн алдаануудыг та бүхэн маань засснараа за дараа нь бид нар юу сурах ёстой вэ гэхлээр за зайны хуваарлтыг зөв сонгох ёстой гэсэн. Толичей буюу ард төлнөөс өшгөлдөг өшгөлтөн дээр парамбай буюу хавсралтай өшгөлтийг хийгээд хийх юм бол энэ маань жоохон зайны үед бол жоохон буруу болж байна гэсэн. Яагаад вэ гэхлээр нэгт хугацаа алддаг, хоёрт урд төлөөр өшгөлж байгаа, ойрхон зайн өшгөлж байгаа үед маань хүчгүй болоод идэг гэсэн. За тэгэхээр та бүхэнд яаж холоос сунах талаар зааж өгье. Баруун хөлийн хооронд зөв хөлөө тавиарай гэсэн анхан шатны хүүхдүүдэд зааж өгсөн бол одоо баруун хөлийн хооронд зөв хөлөө тавих шаардлагагүйгээр илүү хэтрүүлээд тавих хэрэгтэй гэсэн. Ингэж. За ингэж хийснээр илүү холоос сунах боломжтой гэсэн. За ингээд дараагийн имчилгээгээр уулзлаа. Түр баяртай.